Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 12 дугаар хороонд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Авто зогсоол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 630 орчим гараж буулгаж нийтийн эзэмшил газар чөлөөлсөн бөгөөд ингэхдээ нийт 12 хорооны 19 байршил автомашины зогсоол тогтчлтын ажил хийхээр төлөвлөд байсан. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд 14 болон 15 дугаар байрны дундах сул шорон хөрс бүхий талбайд 32 машины авто зогсоол хийж тогтцууллаа. 24 дугаар байрны баруун талд байсан 32 гаражийг буулган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж авто зам зогсоолын тогтчлтын ажлыг хийлээ. 11-12 дугаар байрны дунд байсан 55 автомашины гаражийг чөлөөлөгдсөн талбайд авто зогсоол хийв. Мөн хороолол доторх авто замын төвжирлийг бууруулах зорилгоор 6 байршилд авто замын нөхөөс хийснээс гадна бичил хорооллын автомашин ордог аркны голд болон ган зүү эмнэлгийн урд талд оргил эмийн сангийн урд тус замын тусгаарлах хаалт хийлээ. Фасад дулаалга. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд 6-гийн А, Б байр фасад дулаалгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тус байр нь 34 дугаар хорооны 5-ийн А, 5-ийн Б, 5-ийн С байртай залгаа бөгөөд 1992-оос 1996 онд ашиглалтанд орсон нийтдээ 540 өрх амьдардаг юм. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний замыг тавьсан. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд бичлийн аркны зүүн талд явган замын засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 2 байршил явган хүний гарцын тэмдэг тэмдэглэхийг хийлээ. Боловсрол. Баянгол дүүрэгт энэ онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сан техникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд нийслэлийн хүүхдийн 15 дугаар цэцэрлэгийн дээврийг хэсэгчлэн засварлалаа. Тогтчлт ногоон байгууламж. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд 25 дугаар байрны урд талын хөл бөмбөгийн талбай 24 дугаар байрны хойд талд 39 гараж буулгасан талбайд эко хавтан суйрлууллаа. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 12 дугаар хороонд 3 байршил 184 м2 эко хавтангийн тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэв. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.